Та яг одоо энэ бичлэгийг хаанаас үзэж байна? Автобусанд явж байхдаа, гудамжаар алхаж байхдаа, аль эсвэл бүр хөдөө аяллаар явж байхдаа ч үзэж байж болох юм. Аль ч тохиолдолд байсан та гар утасныхаа датагаар энэ бичлэгийг үзэж байгаа бол таны утаснаас хэрэг дата зарцуулагдаж байгааг мэдмээргүй байна гэж юу? оны 1 сарын 1-ний интернетийн албан ёсны төрсөн өдөр хэмээн түүхийн хуудасаа тэмдэглэн үлдээсэн байдаг бол 1997 онд wireless fidelity буюу товчоор Wi-Fi үүсэж бид ямар нэгэн утас холбохгүйгээр зайнаас интернетэд холбогдох боломжтой болсон. Wi-Fi нь компьютер рутер хоёрын хооронд агаараар өгөгдөл дамжуулж бас хүлээн авдаг бөгөөд үүнийгээ радио давтамжийн долгионы тусламжтайгаар хийдэг байна. Гэхдээ Wi-Fi-ийн зөвхөн хязгаарлагдмал орчинд л өгөгдөл дамжуулдаг буюу төхөөрөмж утас хоёр заавал тодорхой зайд хоорондоо ойрхон байхыг шаарддаг. Гэвч жил ирэх тусам бидний хүсэл сонирхол өөрчлөгдөж, интернет орохын тулд Wi-Fi төхөөрөмж сахид суухаас илүү хүсэх болов. Та ч бас хаа нэгтээ аялалд явж байхдаа Instagram, Facebook дээр ганц стори хийчих мэрлээдэг үсттэй. Ингэж л хүн төрлөختөн дата гихчийг бий болгосон юм. Дата нь Wi-Fi-ыг бодоход хэдэн мянган километрийн радиуст интернет ашиглах боломж гэсэн үг. SIM карт ордог бүхий л төхөөрөмжөөс сүлжээ ордог бүхий л газраас интернет орох боломжийг дата бидэнд олгодог. Ер нь бол дата авахын тулд бид аль нэг өөрийн холбооны компани хэрэглэгч болох хэрэгтэй буюу гар утасны дугаартай байх ёстой. Ингээд утас болон таблетны датаг асаах үед ойролцоо байрших өөрийн холбооны замгахгүйд өөр хоорондоо радио долгионд дамжуулснаар бид ямар нэгэн нэмэлт төхөөрөмжийн тусламжгүйгээр интернетэд холбогддог. Өөрийн холбооны компани бүр өөрсдийн гэсэн агаарын долгио эзэмшдэг бөгөөд өөрсдийн сүлжээний замгахгүйдийг улс даяар байршуулсан байдаг. Ямар ч тач би дата гэх ойлголттой гар утасны 3G сүлжээ нэвтэрсэн тэр цаг үед анх танилцсан. Гэхдээ 3G болон дата хоорондоо ямар холбоотой вэ гэж юу? Өөрийн холбооны компаниудын үйл ажиллагаа технологийн хүчин чадал нь generation буюу хөгжлийн хэд хэдэн үйлчлэлтэй. Өөрийн холбооны сүлжээний эхний үе буюу 1G-ийн үед хүмүүс гар утсаараа зөвхөн хоорондоо ярих боломжтой байсан бол 2G бидэнд нэмэлтээр мессеж бичих боломжийг олгосон. Харин 2000-ад оны үед 3G сүлжээ гарч ирснээр хүмүүс сайн нэг дата ашиглан Wi-Fi-ээс уяатаа байхаа болж утастайгаа байхдаа сүлжээ ордог бүх газраас интернет ашиглах боломжтой болсон юм. Нэг 2009 онд дэлхийд даяар 4G сүлжээ нэвтэрснээр дата ашиглан хэрэглэдэг интернетийн хурд нэмэгдэж хүмүүс жинхэнэ утгаараа утсаа авах болсон гэхэд хэлсдэхгүй. Харин Монгол улсад анх 2016 онд Unitel 4G сүлжээг нэвтрүүлснээр бид тэртээ алс холын Америкт байгаа тэр бомбонд Дональд Трамп энгийн нэгэн Жоржтой яг ижилхэн интернетийн хурдтай дата ашиглаж эхэлсэн билээ. Харин туудахгүй буюу дараагийн 10 жил багтан 5G сүлжээний 90 үе эхлэх бөгөөд энэхүү шинэ үеийн 4G-гээс 35 дахин хурдан илүү сайжруулсан хувилбар гэд боддоо. Хэдийгээр та хүссэн үедээ гар утасныхаа датаг асаагаад интернетэд холбогдож боловч датаны хэмжээнээс хамаарат хэрэглээт нь хязгаарлагдана. Датаг скан дүүрэн ус гэж төсөөлье л дөө. Instagram, Facebook орох бүрт скан дэх устай соруулаар айжмаар сорогцоор эцэст нь хоосон болж дата дуусна. Гинтэл утсандтай таны дата ирэх дууслаа гэсэн мессеж ирж яг эцэгтэй үед сандрагдаг л үсттэй. Тиймээс авсан датаагаараа юу хийж болдгийг мэдээд авчих бол өнөөх скан дэх усаа хурдан сорох уу, удаан сорох уу, ус нь хизээ дуусах зэргийг нь мэддэг болно гэсэн үг. Дата килобайт, мегабайт, гигабайт зэрэг хэмжигдэхүүнээр хэмждэг ба 1000 килобайт 1 мегабайттай тэнцвэр бол 1000 мегабайт 1 гигабайттай тэнцвэр. Энэ хэмжээнүүдийг дата байнг авдаг хүмүүс андахгүй дээ. Тэгвэл 1 гигабайт датагаар би 600 e-буудас руу нэвтрэх, 1 цаг 20 минут бичлэг үзэх, 8 цаг хөгжим сонсох, 1.5 сая ширхэг чат явуулах боломжтой. Мэдээж датаны хэмжээ нэмэгдэх тусам сая дурдсан зүйлсийг хийх боломж түүнийгээ дагаад нэмэгдэнэ л гэсэн үг. Нэгэн сонирхолтой баримт уртахад манай улс дэлхийн хамгийн хямдхан дататай орнуудын тоонд багтдаг гэдгийг та мэдэх үү? Тухайлбал 1 гигабайт дата Америкийн нэгдсэн улсад $12, Өмнөд Солонгост $15 байдаг бол манай улсад $1 ч хүрэхгүй буюу 1500-аас 2000 төгрөгийн хооронд байдаг. Тэгэхээр улсынхаа өөрийн телефоны компаниудад л баярлж явъя да. Ямар ч таашдид бидний хямд үнээр дата санал болгохоос гадна утасны төлбөрөөр урьдчилж төлөх, дараа төлөх гэсэн хоёр боломжийг санал болгодог. Гэвч дараа төлбөрт үйлчлэгээ зөвхөн өндөр хэрэглээтэй хүмүүс ашигладаг гэсэн ойлголт олон нийтийн дунд байдгаас хүмүүсийн хөвчлэн өрсөн төлбөрт үйлчлэгээг илүүд үздэг байна. Гэхдээ яг үүндээ дараа төлбөрт үржилсэн төлбөрт үйлчлэгээний аль нь илүү хэмнэлтэй гэдгийг та мэдэх үү? Тэгвэл бүгдээрээ нэг бяцхан тооцоол хийгээд үзье. Илүү ойлгомжтой болгох үүднээс Unitel-ийн үйлчлэгийг жишээ болгон авцгаая.
Хэрэв та Unitel-ийн дараа төлбөрт үйлчилгээний 50,000 төгрөгийн багц авлаа гэж бодоход сүлжээндээ хязгааргүй ярих, Loop TV премиум багц ашиглах болон 20 ГБ-ийн дата ирэх дагалдана. Харин та урьдчилан төлбөрт үйлчилгээ ашигладаг байсан бол 20 ГБ дата авахын тулд дор хаяж 25,000 төгрөг, нэмээд бүх сүлжээнд үнэгүй ярьж Loop TV үзье гэвэл тус бүрд нь мөнгө төлнө гэж бодохоор аль хэдийн 50,000-аас сэтрээд талиж өгч байгаа биз. Ийм учраас 5 сарын 2-ын хүртэл дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болохыг хүссэн хүн бүхэн барьцаа төлбөр бүртгэлийн хураамжгүйгээр 8 төрлийн багцаа сонгоо авах боломжийг өгч байгаа юм лээ шүү. Хамгийн ажирхалтай нь юу гэж бүх юмны үн өсчихсэн энэ цаг үед тэд эдгээр багцынхаа үнийг нь яг хэвээр нь үлдээгээд сагсан доторх чихрийнхээ хэмжээг нэмчихсэн байдаг шүү. Эцэст нь дата бидэнд хаанаас ч хүссэн үедээ цаг хугацаа орон зай үл хамааран интернет хэмээх хязгааргүй удамдаалаад аялах боломжийг хэрхэн олгож байгааг бид мэдэж авлаа. Харин та датагаа хэр үр ашигтай зарцуулдаг вэ? Lemon Press-ийн Stories урлагийн ээлжид дугаар танд хүрлээ. Хэрэгтэй мэдээлэл байсан бол цааш түгээж дэмжээрэй. Танин мэдэх вэ гайхаас эхэлнэ.